За цингүүн. Цингүүний гэрийн даалгаврыг харъя. За их гоё юм хийсэн байна. Харахад бол ингээд амар ингээд айгу хөөрхөн комикс шиг харагдаж шүү дээ. Энэ комиксыг уншиж одоо өстой жихэн. Энэ бол айгу муу баяр байна. Ингээ харах юм бол хүчтэй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ингээ харах юм бол шат удлаа. Одоо ингээд volume trade хийдэггүй хүмүүсүүд энийг л хараад андуурна. Энэ бол мяа баяр байгаа байхгүй юу? Тренд зүм дэш шилжсэн. Трендing зүм дэш шилжсэн. Өө тийм биш үү? Наадах чи трендing зүм дэш шилжсэн биш. За баярын тренд маань ингээ асуудалд орж байгаа юм да. Наадах ч бодлаа болох гэдэг шүү. Йоо энэ тохиолдоор ороод ирж байгаа юм уу? Зөвхөл мөн үү? Зөвхөлтөөр ороод ирлээ шүү дээ. Баяртад ерөөсөө энийг барихгүй шүү дээ нартай ямар ч бууртах. За би бол энэ дээр бол баярталд бол найдлага нэг л найдлага гэсэн байна. Баяр тийхгүй тардаа хэрвээ баяр яг одоо энэ төлөв хийхгүй бол энэ нөхөр чинь confirmation орлоо шүү дээ. Хэдэн оноос селлер тал руугаа нэмэг 5 оноос селлер тал руугаа баяр тал руугаа ерөөсөө за хамгийн ихтэй 2. Хамгийн ихтэй 2. Чадахгүй бол жижиг. Тийм л учраас энэ volume trading footprint-тэй ийм crucial арга барил واخгүй тийм. Тренд хараа суудаг хүмүүс бол энийг мэдэхгүй байхгүй хэлж. За наадах чинь ерөөсөө л наадах чинь брейк болчихлоо шүү дээ. За шорт. Ингэж холоо орохгүй наадах чинь ингэж холоо одоо барыг л орохгүй. Ийм том хөдөлгөөн хийгээд уцаагаад бүдбайг орохын төлөөний тэгдэггүй л байхгүй. Хүлээлт чинь бол яг л болж байна. Шууд доош намаарч. Яг зөв. Маш сайн байна. Доош орж ирж байгаа. Дараагийн өдөр за цингүүн. Цингүүний гэрийн даалгаврыг харъя. За их гоё юм хийсэн байна. Харахад бол ингээд амар ингээд айгу хөөрхөн комикс шиг харагдаж шүү дээ. Энэ комиксыг уншиж одоо өстой жихэн. Ихий тренд доошоо. За шинэ контракт нээгдсэн. Яг зөв. Шинэ контрактын хэмжээнд хоёулаа цөмөө доошоо буулгаад тэгээд дэше цогцолтоор орсон байгаа байхгүй юу те? Цогцолтоор орсон байгаа. Okay, that's good. Тэгээд энд яг болж гин, энэ болж гин. Эднэр болж гин. Энэ бол бараг шаардлага байхгүй. Энэ ингээд брейк хийсэн юм чи. За энэ бол болж гин. Тэгээд эднэр бол бүгд маш давгүй харагдаж байна. Яа. Хэрвээ селлер тал руугаа одоо энэ зүүн тал нь болохоор селлер талын хилэлтүүд юм байна шүү дээ. Окей. Баруун талынх нь болохоор баяр талын хилэлт юм байна л. Энийг ойлгосноор. За тэгэхээр хэрвээ селлер тал руугаа явхаар байх юм бол бид нар яахаа аргагүй энэ нөхрийг observe хийгээд маш мяа баяр орж ирээд те дараагийн баарынхаа хэмжээнд маш мяа баяр орж ирээд энэ хүмүүс хоёроо доошо түлхэж гарч ирж шорт талын хувилбарууд ажиллах гэдэг. Баяр талынх хамаагүй олон хувилбартай те. Тэгэхээр мэдээж баяр тал дээр бол ингээл тоолчих те. Баяр тал дээр 1 2 3 4 5 оноо баяр та. Нэмэх оноо тэлэр. Тэгээд хэрвээ ингэж орж ирэх юм бол тийм учраас одоо ингээ хувийн тогтолцоо гэдэг зүйлийг бид нар гаргаж ирээд байгаа шүү дээ. Хувийн тогтолцоо бол ингэж л орж ирж байгаа. За баяр тал дээр нэмэх 5 оноо, тэлэр талаар нэмэх 1 оноо. За баяр талд хэцүү correction орсон байна. Зөв тийм хэцүү correction орсон. Тренд бол үүссэн тийм ээ. Санаачлагын confirmation бол орсон байна. Яг зөв тийм. Эн чин цогцолтын баар. За энэ цогцолтын баарыг бид нар confirmation өгөхдөө энэгээр confirmation өгөөд дээрэс нь энэ чи өөрөө цогцолтын баар байгаад байгаа байхгүй юу? Брейк үүссэн тэр үед ойлгомжтой. Хувийн тогтолцоо өндөр гэхдээ селлерийн зүүн хөтлөч нь level 1 доошо харсан байна. Тийм. Тэгэхээр энэ бол pullback одоо ороод тэ одоо чиний одоо энэ гаргаад ирсэн байгаа юуны хэмжээнд те. Чиний энэ гаргаад ирсэн байгаа юуны хэмжээнд хоёулаа хамгийн нэгдүгээр за яг long явах нь ойлгомжтой л байна. Хаашаа явах вэ гэхээр мэдээж энэ zone руу орж ирэх гээд байна. Мэдээж цөм рүүгээ орж ирэх гээд байна тийм ээ. Энэ цөм рүүгээ орж ирэх гээд zone руу тэгээд liquidity хэлээ. Би бол миний бодлоор бол ийшээ орж ирэх байхаа. Арай л тэнийг давартан дэвлүүд байгаа байхгүй селлертаас бол. Тийм учраас ерөнхийдөө энэ дээр бол swing арилж авах боломж бол байна. Swing арилжааг болж өгвөл доошноо яваад биднэрт өгчүүл байх гэдэг байгаа байхгүй. За эндээс бол шууд явах боломжтой юу гэвэл боломжтой pullback орохдоо ийшээ орж болж байна. Яг зөв. Энэ хоёр чинь нэг гэсэн үг шүү те. Ийшээ орж болж байна. Ийшээ орж болж байна. Тэг ийшээ энэ ч бол яг байж болно. Гэхдээ хувийн талцаа бол нэлээд бага руу ороод ирчих. Хэрвээ ийшээ ороод ирчих юм бол айгүй бол энэ рүүгээ л ороод ирэх байх. Тийм учраас би бол энэ брейк хийсэн левелүүдийг хармаар байна. За энэ түмэн бол бас хитрхи хоол байна. Ингиж цөмийнхөө гаралтыг өгөөд тэгээ буцаагаад нөгөө цөмөө ингэж тестэлгээр ямар ч хэрэг байхгүй те. Ерхэд бол ингэж гүнзгий бол ордоггүй юм. Ядангуяа одоо контрактын гаралтын хэмжээнд шүү заяа. За swing арилж байгаа хоёлаа авахар болж байна. Хаанаас авах вэ? Вариантууд бол зөндөө байна. Жижиг time frame-эл өөрөө энийг шийдэн штэ. За сайхан. За ийшээ орж ирээд энэ блокны брейк хийсэн газраас хоёлаа дээшээ гараа авчихсан. Дээрээс нь чинь цогцолтоор орж ирсэн байна. Цогцолт гэж энэ бол бараг бол stop and action-тэй цогцолт байгаад байгаа байхгүй. Stop and action хэлбэрүүд бол
хамгийн нэгдүгээр тод харагдаж байгаа байхгүй харж байна уу? Дээш нэ. Тэгээ яг хөө эцсийн байдлаар хоёулаа бол цогцлоор хаагдана. Гэхдээ гол үйлдэлтэй гол ингээд одоо юу гэх юм? Гол нэг тийм функшн энэ дээр юу эсвэл гэхээр pullback оруулаад stop and action хийгээд тэгээ дээш reverse хийж байгаа байхгүй. Тэгээ эргүүлж байгаа. За CVP community талаас хийгдэж байгаа видео контент болон мэдээллүүд таалагддаг бол та хэд маань лайкуудаа дараад биднийг дэмжиж явцгаарай. За баярлалаа. За hard block-ийн түн гинэ. Тийм. Хоёул энийг үл ярьсан байгаа. Хүлээлтүүд ингэж орж ирээд, ингэж дахиж орж ирээд, ийшээ орж ирээд, ийшээ эндээсээ чи бид хоёрыг дарна гэж. За яг хөө тийм одоо байхын үед байгаа даа. Гэхдээ тэр бол нэг тийм өндөр хувийн тогтолцоо. Энийг бол би хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тиймэрхүү л юм те. Баяртууд мэдээж хамаагүй хүчтэй харагдаж байна. Дээлэртний вариантууд бол бараг байхгүй юм те. Окей. За энэ комиксыг уншия. Дахиад сүүлэндээ стоп наагш. Өө зөв яг зөв. Чи кластрууд аваад маш зүг уншиж байна. Дээлэрт бидтэй ойртлоо. За окей. За дээшээ гарч ирлээ. Энэ юу вэ? Энэ юу ч биш. Хоо ховсон кластер шүү дээ. Ямар ч дүүрэл байхгүй. Энд чи stop and action орсон ч байсан. Энэ чи бол яг бараг stop and action тал руу гол юм байна. 50-50 болчиход байна. Тэгээ энэ бол ерөөсөө хинч биш байхгүй юу? Бид нэр энгийн кластер хожих уу эсвэл цогцлтын кластер хожих уу? Баахан confirmationтэй тий. Одоо ингээд цогцлт ороод confirmation ороод цогцлт ороод confirmation ороод тий. Цогцлт confirmation. Энэ өөрөө цогцлт дахиад confirmation, дахиад цогцлт, дахиад confirmation. Эднэрийн инстриг ганц муу энэ чаус яаж чадах юм бэ? Яаж чадахгүй шүү дээ. Хоёул liquidity level рүү хүрнэ. Эндээс авсан энэ ярьж байгааг заавал барих хэрэгтэй. Энэ бол энгийн кластер. Хувийн тогтолцооны хэмжээнд бол ийш орж ирэх маш өндөр хувийн тогтолцоо. Дээрээс нь цөм өмшилжээгүй яг л баяр талруу байна. Окей. Явахд хэрэгтэй. За уншия. Баяр импульс профайл жаахан балансгүй болж ирэх. Тэр нь ч тийм л дээ. Long талд илүү нэмэлт хийвэрээ ерөнхий тренд wave profile төлөв long. Окей. За энэ дахиад дээш энэ бол сайхан шүү гэж чинь те. Одоо seller-ийн liquidity аваад шууд доошо pullback орох магадлал маш өндөртэй байна. Яг зөв энийг аваад наадах чинь reaction. Цаашаа одоо энэ хүлээлт бол нэгэн худлаа. Тэ худлаа. Тэр чи бид хоёрын барьж байгаа энэ позишнийг шууд хаах. Явахгүй. Pullback оронд агууд бидний орсон газар дууга баг ийшээ дахиж pullback орно. Ингэж байгаа тохиолдолд бол хоошо pullback орж болж байгаа. Хамгийн анх ийшээ гарч ирж байхад бол ингэж нэг сүртэй ийшээ pullback орох шаардлага байна. Тэгэхээр одоо бол угаас над чинь pullback оржлаа. Агуу сүүлээр хатгана. За тэр яг зөв сүүлээр хатглаа. За энийг бас цогцлтын кластер гэсэн байна. Хамгийн гол нөө энэ кластер чинь хамгийн гол хийгээд байгаа юм stop and action байгаад байгаа шүү зингүүн. Тэгээд дараад нь эцсийн байдлаар шүвийгээд наадах чи яг цогцлоор хавдаад байна та. Тэгээ нөө одоо яг тэ нөө нэг тийм mix cluster гэж ойлгочихгүй те stop and actionтэй цогцолт. За тэгээд энэ profile маань шилжчихсэн байна. Энэ бол бас жоохон тиймхүү харагдаад байна шүү. Харагдаад эхэлчихлээ шүү. Тийм учраас яг pullback орох цагийг нэрсэн байгаа бах. Доороос ямар ч барил байхгүй байгаа учраас айгүй бол pullback орно. Тэгээд энэ маань бас нийтээ хурц байх боломж маш ихтэй байна. Wave profile дээшээ шийдтэн яг зөв. Seller тад ойр liquidity үтээгүй яг зөв. Цогцлоор seller орж ирсэн тул дахин confirmation bar seller орж ирсэн тул дахин confirmation bar орж ирсэн support level хүртэл correction орно гэж харж байна. За баг наадах чинь шууд орондоо дахиж bar маань хүлээхгүйгээр. За яг хоо confirmation bar биш buyer талаас нэг жижиг нэг чаус нэг юм хачин юм байж болох юм. Тэрийг бид нэр доошо зохих. Альсвал шууд зохино. Энд дээр confirmation bar өгчих юм бол дахиж confirmation bar хөрч бид нар тулчаад байгаа байхгүй. Яваадах юм байхгүй болчиход шүү дээ. За тэр шууд орж ирсэн, шууд нөө брейк хийсэн газар руу орж ирсэн. Зохилт гэж байгаа юм байна. За энийг би зохилт гэж бас л ярмааргүй л байна. Юу хэвтүүл байна энийг зохилт гэж ярих. Профайлаа сайн хараарай. Профайл бол энэ бол жоохон худлаа харагдаад байна те. Одоо ингээд ерхийн голынхаа нурууг хойлоо зурчий. За энэ дээр хавь нэг жоохон юм цүн байна. Тааш бол нийтэн бүр шүвийгээд тэгээд ийшинэ бүр ингэж бүр орж иж байгаа. Тэгээ хоёулаа одоо энэ max шүү дээ. Max-ийн хэмжээнд яг хажууд нь хааж байгаа. Энэ бол 50-50 төрлийн кластер байна уу? 50-50 төрлийн кластер. Энийг нэг амар сүртэй зохилт гэж ярих бол хэвгүй. Яг өөрөө бол яг нөгөө нэг цөмийнхөө доор хаагдж байгаа сайхан байна л да. Гэтэ энэ бол яг л бидний юм чи бариад байгаа бүр илт харагдж байгаас бүр ингэж тавг шиг байгаа дээ. Одоо энэ нэг тийм одоо юу юм те? Харь гаргийн тавг шиг байгаа дээ те. Энэ бол угаасаа limit order байгаад байгаа байхгүй. Энэ угаасаа support level дээр тийм ээ. За дээрэс нь импульсээ зурсан байна, сайн байна. Импульс маань бас шийдсэн. Энийг би цохилт гэж ярмааргүй байна. Ер нь бол нэгэн бүр чихнээс нь татчиж за цохилт юм да гэж ярьж болох юм. Гэтэ ер нь бол энэ бол буруу шүү заяа. Энэ бол буруу. Хэрвээ хоёулаа цаашаа дахиж энэнийхээ үргэлжлэлийг харж үнэхээр confirmation орж ийн үү гэдэг зүйлийг харж ижил яана уу гэсэн шүү. Одоохондоо бол наад stop action тадруугаад байна. За тэгээ мэдээж чиний энэ зурсан байгаад байгаа дураад байгаа энэ зүйлүүд чинь бас айгүй зүйл байна. Энэ юу хийгээд байгаа те? Чипт хоёр flat дотор орсон байгаа байхгүй юу? Flat гэдэг зүйлийг ерөнхийдөө тагаас өмнө тодорхой сурж байгаа заяа. Одоо миний толгой яаж ажиллаж байгаа чи харах та. Эсвэл өөрөөхөө дурсан юм а зүгээр харчих те.
чиний дурсан юм дээр чинь флат байгаад байгаа байхгүй. Дээшээ доошо болцсон байна. Ерөөсө чиний сумнууд чинь дээшээ доошо явж байгаа бол наа чинь цэвэр флат л гэсэн үг. Хүйн толцсон машин төртөө гэсэн үг. Тэгэд флат эцсийн байдлаар орох юм орохгүй мүү гэж мэдэхгүй. Ямар ч гэсэн чиний хүлээлтийн хэмжээнд бол флат байна гэсэн үг. Тэгвэл чи зүгээр дуухан шиг те ямар ч өөрөөсөө ямар нэг юм зохиож гаргаж ирэхгүйгээр сайхан флатын дотроо л арилж байгаа гэж. Гэсэн үг. Аваад хаяад хэрэгтэй гэсэн үг байхгүй те. Арилж байгаа. Барихгүй гэсэн үг ерөөсөө. Эндээс хоёроо нэг юм swing авта эндээс бол одоо ерөөсөө season trade за мэдхгүй тэгээд болж л day trade ч юм уу intraday төрлийн юм бол хийчих болно. Болж л үгүй season ч юм уу scalp байвал зүгээр. Яа иймэрхүү юмнуудыг харж сураарай. Энд дээр бичсэн байх үгүй дахин цогцолтоор селлер орж шууд доошо point of control руу дайрах үеийн тогтцоо өндөр байна. Ийм бүс түн дээр акцент тод брейк хийсэн билээс вэвэн юм яг зөв. Доошо орж ирэх үеийн тогтцоо байна. Гэхдээ яхаа аргагүй чи support шүү дээ. Тэгээд chip 2 контрактын хэмжээнд дээшээ гарсан. Энэ зүйл маань дээшээ шилжээд байгаа нь надад таадахгүй байна да. Тэгээд би бас энийг хармаар байна. Одоо чиний энэ дурсан байгаад байгаа энэ цэнхэр профайл биш. Энэ цэнхэр профайл маань яг ямар хуу хэлбэртэй байгаа вэ гэдгийг хармаар байна. Ийм хэлбэртэй аваад наа чи лонг. Хэрвээ хэлбэр нь өөрчлөгдөд ийм equity хэлбэртэй ороод байгаа бол наадах чинь тэгвэл асуудалтай гэсэн үг. Контрактын хэмжээнд асуудалтай. Гэхдээ гайг баха. Ерөөхдөө бол гаралтаа дээш өгсөн учраас ямар ч спортод барих бах. Та хоёлаа би бод энэ дээр ийм хөтөлбөр юм дээр лонг хармаар байна. Одоо энэ шид тулаад тэгээд суугчаад юм бол тэгээд за яг эцсийн байдлаар энэ хавийг хоёул харъя заяа. Энэ хав дээр яг олигтой хошиг stop and action хийх нь үгүй юу гэдгийг л хармаар байна баяртаас. Хэрвээ баяр байхгүй наа чинь цөмрөл ундтаагүй яхаа аргагүй цөмөрч юм. Гэтэ энэ дээр бол бараг л барилт үүсэх ёстой доо. За нэг юм баяр орж ирдээ. Энийг бол бас анзаард нү те. Энэ бол хэрвээ дүүрэлттэй байсан ч гэсэн энийг цогцлын кластер гэж хэлж болохгүй байхгүй юу? Энэ бол айгу муу баяр байна. Ингээ харах юм бол хүчтэй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Ингээ харах юм бол шал бодлоо. Одоо ингээд volume trade хийдэггүй хүмүүсүүд энийг л хараад андуурна. Энэ бол мяа баяр байгаа байхгүй. Сайн байна уу? Та арилжааг үнэхээр мэрэгжлийн түвшинд эзэмшихийг хүсэж байгаа бол танд CP сургалтыг санал болгож байна. CP сургалтын 11 дүн систем бүртгэл ихснэг зансаас гадна тухайн эсэлт 2026 оны 1 сарын 18-нд хүртэлх бүртгэлийг авна. CP Mongolia албан ёсны хуудас дээр байгаа мэдээлэлтэй танилцаад та цоогийн төв CP Shop гэдэг төвчлөрөөр дарснаар манай CP Shop дэлгүүрлүү шилжих боломжтой. Тухайн хуудсан дээр та CP Basic сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцж аваарай. Танд амжилт хүсье. За энэ дээр тестийн дээр дүүсэн. За энийг manipulate хийгээд явна. Альсуу шууд явна гэсэн ойлголт байна. Тэгээ альсууд яг энэ апп нэг жоохон мяа седэр байж байгаа шууд зогсож болох юм те. За энэ зүйл маш хэмиг шийдэх гэдэг юм л да одоо. Тэгээ чи бид хоёр flat орж ирнэ гэж яриад байгаа шүү дээ. За энэ жижигхэн левелийг нэг жоохон сүгс харагдаж байна те. Stop and action орсон байна окей. Түрүүчдэр нь ямар юу байсан бэ? Impulse төмшилдсэн. Дээр stop and action thinking cluster pullback орсон тул одоо wave profile хүмүүс register доош ядаж testing level гэж дэрүү цөмрөх. Бүгд тогтолцоо өндөр байна. Маш сайн байна шүү дээ. Яаж ингэж дүү бичиж байна те? Энэ анхны гэрийн даалгавар дээр бүр ингэж дүү бичиж шүү. Тренд цөм дэш шилжсэн. Трендийн цөм дэш шилжсэн. Тийм биш дээ. Наадах чи трендийн цөм дэш шилжсэн шүү дээ. За баярын тренд маань ингээ асуудалд орж байгаа юм да. Наадах чи худлаа болох гэдэг шүү. За яг хөө тохиж болно шүү. Ийм хүн зөндөл болж ирсэн. Зохиол. Тэгтэл наад чи асуудалд орсон байх шүү. За энийг анзаарсан маш сайн байна шүү. Stop and action кластер орсон байна. Гэхдээ ерхий market profiling барахгүй тул short list хിവэр гинэ. За. Тэгээ stop and action орсон тар селлер татын тест дээл. За энэ дээр бол жоохон ирт тэгж ярьж байна. Энэ бол арай болоог байна хинэ. Зингүнэ. Тэгж ирт ерөөсөө ярьж болохгүй шүү. Яагаад тэгэхээр market maker хурдан тэр хөдөлгөөнүүдийг бол хилээж хийдэггүй. Market maker том time frame дээр заавал тодорхой хэмжээний цаг авч иж тийм юмнуудыг хийдэг байхгүй юу. Тийм учраас одоохондоо бол тэгж хурдан бод шийдвэр гаргаад хэрэггүй селлер тал руугаа. Чи бит хоёр яахаа аргагүй одоо санаачлах тал баяр тал байна. Яахаа аргагүй баярлалаа. За тэгээд контрактын цүмийг гаралт хамгийн гол нь дээшээ байсан уу байсан. Гарахтаа хэдүүлээ сайн гарсан уу гэвэл сайн гарсан байхгүй юу. Тэгэхээр чи бит хоёрт одоо бүгд бүтэн wave бүтэн тестинг дээр point of control дөө ингээл бүх юм байгаа байхгүй баяр талаас. Дээрс нь контрактын цүм яг удаараа нэг камер юу яаж чадахгүй байгаад байгаа ч гэсэн тэгэл байхын хувьд байгаа байхгүй юу. Ер нь энд бүр хоосон биш байхгүй хамгийн ойлгож байна. Тэгээд чи бит хоёр одоо энэ чи байгаа энэ цүм биш үү? Дүнгүд цай наадах чинь шийдтэн. Дүнгүд цай түрүүчгтэн байгаагүй шүү дээ. Тий. Саяхан шилжиж байгаа байхгүй энэ бол. Тэгээд чи бит хоёр энэ цөмөөс бол ходоог байна. Ходоогүй байгаа учраас одоо бол баяр энийг бариад явах бүрэн болцоод байгаа. Ганц юм надаа за яг хөө тэгээд бусдаар бол гайгүй. Ганц юм надаа юу таалагдахгүй болохоор энийг manipulation хийсэнгүү. Энэ л надад таалагдахгүй. Энэ маш муу юм байна. Яг хөө market maker хэрвээ яарж байгаа бол шууд зөхөд дэше явчих болоход байна.
Хүлээлтүүд чинь явчвал цаашаа явмаар нь гэсэн тийм байгаад байна. Бусдаар бол яг хуу эдгээр чинь бол яг хуу зөвлөдөө. Эндээс нөгөө нэг реакшн орох юмнууд дахиж ийшээ орж олигтойхон шиг манипуляшн хиймээр байна. Эдгээр чинь бол зөв. Тэгээ хамгийн гол нь чиний одоо энд бичсэн байгаа зүйл биш үү? Энд бичсэн байгаа зүйл энэс чинь шал одоо ингэ зөрүүтэй байгаад байгаа байхгүй юу? Дөрвийг чи олж харж чадж байгаа мөн үү? Одоо ингээд чиний энэ зургийг чи харах юм бол хараа. Чи бит хоёр дээшээ явна. Дээшээ явна. Тэгээ доош явж орж ирэх юм уу, орж ирэх юм тэр бол бас том асуудал болчиход байгаа байхгүй чиний хувьд бол зүйл тоо мэдээж дээ. Яагаад гэвэл бид дээшээ бол танаачлахтай байгаад байна шүү дээ. Тэр баяртал те. За цаашаа харъя. Дээлэртлийн хөдөлгөөн бол нэг л чи дээшээ абсорб хийнэ л гэсэн. Хүлээлттэй байгаад байгаа зү. Тэ. Яг хөө ийшээ доош зөмрөөд орчих юм бол тэгэл энэ хүртлийн орчих юм бол тэгэл жижиг болох гэдэг байхгүй. Гэхдээ энэ бол хардаа чиний одоо вариантуудын чи хэмжээнд энэ бол хардаа 1 2 3 4 5 6 дугаар вариантууд байгаа байхгүй. Эдгээр бол баг нэлээ мяаш тэ эдгээр бол тэ. Бодлоо байхгүй ерөөхдөө баг л. Яг тийм юм байж болно. Гэхдээ ерөөхдөө бол хизээ тийш очих юм тэ. Хэдэн өдрийн дараа тийш очих энэ газар дээр над чи бүр 7 хоног өнгөрнө шүү дээ. Тийм учраас одоо ингээд өөрийнхөө ингээд баяртлынхаа зурсан хүлээлтүүдийг чи хараад чиний бүгдээрээ лонг байгаад байхгүй. Баяр тат нэмэх 3. Селлер тат байна уу гэвэл биш тэ. Яг доошоо ингээд цүм хийгээд явчих юм бол окей. Селлер тат бол ерөөсөө нэг л юм байгаа байхгүй. Одоо ингээд харах юм бол баяр илүү байна. Бид нар яхаарахгүй энэ чи түн байгаа байхгүй бид нарт яг ийм юу хэлбэртэй түмэл байгаад байгаа байхгүй. Максимум ийшээ шилжсэн байгаа л та гэхдээ наадах чинь бий байхгүй. Би үсэхдээ том бий үсгийн профайл наадах чи ингээд явах хүлээлтүүд байгаад байгаа байхгүй ерөөхдөө бол. А ингээ ороод ирэх юм бол ингэж орж байна. Энэ бол хаанч байсан. Тийм учраас энэ чи бичсэн байгаа зүйлтэйгээ энтэй чинь зөрөөд байгаа байхгүй. Энийг анзаарах. Маш чухал зүйл. Йоо энэ төгсөлтөөр ороод ирж байгаа юм уу? Цохилт мөн үү? Цохилтоор ороод ирлээ шүү дээ. Баяртад ерөөсөө энийг барихгүй шүү дээ надад ямар урт баг. За Селдер нь web work гэж байж магадгүй web profile татсан. Web profile татсан чи яг энэ чинь resistтэй байна. Тэгээд ерөнхий одоо би бас хэлээд байгаа шүү дээ. Maximum profile бол нэг тийм амар том үүрэг бол гүйцэтгэхгүй. Болж идэг бол хардаа чи өөрийнхөө нүдэндээ тааруулаад хардаа энэ профайлаа төр устгаад заяа. Энэ хоёрыг төр устгаад хоёулынгийн энэ пульсийг төр устгаад тэгээ энийг дангаар нь хар заяа. Энэ хэр crucial ерөнхийдөө байна те энэ шилжилт нь crucial буюу илт харагдахаар бүр ингээд ийм тавхтай байв шүү дээ те барилттай байх юм бол тэгвэл яг наадах чардаа баяр яг одоо шүү дээ. Яг одоо баяр хэрэг абсорб хийхгүй бол нэлээд хэцүү болчихлоо шүү. За би бол энэ дээр бол баярталт бол найдлага нэг л найдлага гэсэн байна те. Тэр найдлага бол ерөөсөө point of control гэдэг лэвэл байхгүй юу? Point of control те. Wave point of control гэдэг дээр. Энэ левелийг хоёулаа жоохон сүүлээрээ сэтээд тэгээд дээшээ шууд ямаар байна. Аль эсвэл яг хуу энэ чинь нэг олигтойхон manipulation хийгээд тэгээ ямаар баяр тихгүй тардаа хэрвээ баяр яг одоо энэ зүйлийг хийхгүй бол энэ хөрчин confirmation орлоо шүү дээ. Энэ цогцлын баяр. Одоо ингээ харах юм бол чиний энэ чи дурсан байгаа зүйлийг одоо ингээ харах юм бол селлер тал руугаа илүү баг. Селлер орж илээд селлер тийм ээ. Селлер тал руугаа нэмэх 2. Ийшээ хардаа. За нэмэх 2. Ийшээ ороод ирэх юм бол ингээ нэмэх 3. Тэгээд энэ ч байгаа үйл явцад эдгээр чи бүгдээрээ нэмэх 4 гээд селлер тал руугаа одоо шүү дээ чинь селлер. Хэдэн оноос селлер тал руугаа нэмэх 5 оноос селлер тал руугаа баяр тал руугаа ерөөсөл хамгийн ихтэй 2. Хамгийн ихтэй 2. Чадахгүй бол жижиг. Одоо хувийн тогтолцоо гэдэг зүйлийг яаж тоолдог вэ гэхлээр ингэж л тоодно. Энэ ерөөсөө амар амархан. Бараг л одоо интерлийн хүүхдэл нэмэх 5 оноо, нэмэх 2 оноо гэдэг ингээд суужхад. Тэгээ хамгийн гол нь энийг ингээд реалитиг айгүй зүг харах хэрэгтэй байхгүй юу? Одоо нүдний шилээ тайлаад те. Ягаа нүдний шилээ тайлаад бидний трейдерүүдийн ритейл трейдерүүдийн бидний нэг тийм хүсэл ч юм уу ингээд зах зээл тийшээ явах ёстой мостой гэдэг тийм чармаал мармаал ерөөс хамаагүй байхгүй. Зах зээлийг яг юм маш юм реализм талаас нь харах хэрэгтэй байна те. Зах зээл биднэрт юу гэж хэлээд байна? Ч худлаа ярихгүй. Биднэрт худлаа шаадаг байхгүй өөрсөндөө. Биднэрт одоо нэг тим юм хүсэж зах зээл тэгчүүл би тэрэн дээр ийм их мөнгө олно гэдэг өөрийгөө ингэж жоохоо ингэж боддог байхгүй. Тийм учраас болж ивэл өөрийгөө дар. Чарт юу гэж хэлээд байна? Кластерууд юу гэж хэлээд байна? Volume profile-ууд юу гэж хэлээд байна? Data-нууд юу гэж хэлээд байна те? Босоо хэвтэй volume profile data-нууд юу гэж хэлээд байна? Тэрийг сайн хар. Баяр байхгүй шүү дээ. Ерөөсөө. Баяр байх ёстой газар дээр байхгүй шүү дээ. Ийм л шүү дээ ерөөсөө. Тийм л учраас энэ volume trading footprint те ийм crucial арга барил байхгүй те. Кент хараа суудаг хүмүүсүүд энийг мэдэхгүй байхгүй юм гэж. За наадах чинь ерөөсөө наадах чинь брейк болчихлоо шүү дээ. За short. Энэ контракт тэгвэл барихгүй юм байна да. Одоо ерөөсөө одоо баярталаас нэг вариант үлдэнтэй байгаа байхгүй юу? Баярталаас нэг л вариант. Яг одоо absorb хийгээд түүний дараа бүр шууд
Селдер бүр байхгүй болсон байх шүү. Тэгжиж бид нар лонг явна. Баяр одоо маш муу хувийн тогтолцоо. Селдод ерөөсөө л ингээд урслаад доош. Food controlтой маш хүчтэй зөхөд селдер орж ирсэн. Шууд доошо покинг бид тэр ядаж явах ойрын зорилготой бололтой. Ийм ойрхон юмыг баг шууд авдаа. Тийм гэхдээ яг ойлгомжтой. Хамгийн түрүүнд бол ишээ. Цэвэр шорт хөдөлт тэнт. Яхаа ингээд доош. Үлээлт бол яг хөө эндээс бод хардаа аль эсвэл эндээс нэг юм жоохон футбек орно, аль эсвэл энийгээс сэтээд явна. Одоо энийг нэг сэтсэндээ энэ шиг юм орж ирэх баг. Үс контролтой селдер PvP level-ийг manipulation хийх гэж байж магадгүй. Эсвэл шууд break orge level-ийн үрд. За тэр харж байна уу? Би яаж мэдээд байгаа юм бэ энэ зүйлийг те? PvP level нэгэн зөвхөн байр хаак зуучраа өөрийн resist level хүртэл correction орох байх гэж. Correction оронтой яагаад тэгэхээр юу яачих юм чинь. Break хийгээгүй юм чинь. Анхны энэ чинь дээрээс нь тэгээ анхны хүрэлтчтэй анхны тоочихгүй юу. Байртлын байж бод хамгийн лөвийг бид нар хамгийн анхны удаа тооч хийхдээ ингээ үсрээд хараад ирчихэж байгаа бол. Наач Wyckoff-ийн арга барилын тэ хэмжээнтэй Wyckoff theory хэмжээ наадах чинь spring гэдэг зүйл байхгүй юу. Тэгээ манай арга барил дээр байгаа stop and action-тэй manipulation signal бол spring-ээс хамаагүй хүчтэй. Spring бол зүгээр хүчрэх байхгүй юу. Энэ volume profile-ийг үл ерөөс харддаг зүгээр spring. За багшаа level 1-ийн том тренд дээр давхар файл татах ёстой юу? Үгсүгэ. Тийм шүү дээ татах ёстой шүү дээ. Тат. Энд чинь яг 7-ны тайфрейм дээр татагдана л да. 7-ны тайфрейм дээр наадах чинь wave гэж татагдахгүй яах юм бол мэдгүй. Өдөр хэрвээ тэрэн дээр тийм байхгүй бол өдрийн тайфрейм дээр татагдана. To correction trend хугасан тул зөвхөн wave profile дэсээ зүг. VP level-ийн нэгэн сүгдүүд байр хаагц учраас энийг бол хоёул ярьсан тийм. За тийм нэг point of control-ын break хийсэн газар тугаа чиний хүлээлтийн чинь дагуу явсан эндээс л reaction орсон. Ингэж хол орохгүй наадах чи ингэж хол одоо барыг л орохгүй. Контрактынхаа хэмжээнд хоёулаа бүр ингээд эргүүлчихэж байгаа байхгүй юу? Reverse хийчихэж байгаа байхгүй. Наадах чи ийм том хөдөлгөөн хийгээд уцаагаад бүлбэг орохын төлөвнөд хийдэггүй л байхгүй юу? Наа чи орж ирэхгүй л. Хоёулаа харъя. Яаж магадгүй энэ бол бас чиний бичиж байгаа зүйлдөө шивэцэн байгаа учраас цаашаа жоохон үнзгий correction орчих болохоор л ингэдэг юм зүйлдөө. Эндээс энэ нөхрөөс бас амир их юм шалтгаалах гэдэг байна те. Энэ чинь бас нэрээс нь өөрөө цогцлын баар тийм яг зөв тэгээ энэ чинь профайлыг татах юм бол наад чи impulse профайлын хэмжээнд long хөлбөр байгаад байгаа байхгүй юу? Ихтэй шивэсэн тийм хилэлтүүд чинь бол яг л болж байна. Шууд доош нам орж ирсэн. Наад чи одоо нам доош орж ирнэ. Яг хилэлтүүд бол хамаагүй те зүйлээ. Өмнөх long хөдөлт хуурч зөвхөн эсрэг хүчтэй food control дотор хамаагаад орж байна. MM одоо шууд доош явах билдэг юм шиг байна. Шууд доош эсвэл жон correction ороод доош бидлээ. Яг зөв. Маш сайн байна. Доош орж ирч байгаа. Дараагийн өдөр за тийм байна. Гэрийн даалгавар чинь таалагдтаа. Их давгүй байна. Эхний гэрийн даалгавар байна. Сайн биш үү?